За сайн байцгаана уу? Эрдэнэт төрийн үйлчлэгээний төв нийгмийн хариуцлагын хүрээнд Хэнтэй аймгийн Гал шар сумын ерөнхий боловсролын сургууль болон дотор байранд ариун цаврын байгууламжийг барьж байгуулсан байгаа. За одоо та бүхний харагдж байгаа дүрс бол дотор байрны нэг давхрын суултуур, тосгууртай, бойлууртай. За дүүш нь мөн үүдэндээ тосгууртай дүүш буюу усанд ордог хэсэг маань нэг давхуртаа 4, суултуур маань 4. За нэг нь 6 наснууд буюу бага ангийнханд зориулагдсан суултуур тосгуур байгаа. За мөн 2 давхуртаа яг адилхан байгууламж бүтээн байгуулагдсан байгаа. За энэ харагдаж байгаа бол 2 давхрын бага анги болон дунд ангийн хүүхдэд зориулагдсан тосгуур, за хөвгүүдийн босоо шээлтүүр, за мөн дээд давхрын 401, за 6 настанд зориулагдсан ийм суултуур харагдаж байна. За энэ бол 2 давхрын маань за усанд орох байгууламж буюу дүүш маань харагдаж байна. Та бүхэнд баярлалаа. За манай сургуулийн ариун цэврийн байгууламж нь нийтдээ 8 ширхэг суултууртай. За 2 ширхэг 6 настанд зориулсан. Наадлын өрөөнд бол шаргал, цаадлын өнгөнд ягаан өнгийг 6 настад зориулан байршуулсан байгаа. За үлдсэн нь бол дунд ахлах ангийн хүүхдүүд болон багш ажилчид насанд хүрэхтэйг зориулсан суултуурыг байршуулж өгсөн байгаамаа. За мөн гар нүрийн тосгуурын хувьд бол за цэнхэр болон шар өнгийн хавтангаар хаалгыг хийсэн. За 2 том тосгуур хажуудаа 1 жижигэн, тэгээд мөн наадлын цаадлын өрөөнд хоёуланд нь тус тустай хэмжил нийтдээ 6 ширхэг байршуулж суйрлуулж өгсөн байгаа. Ингээ та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье.